Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр Зөв хүү номныхоо хөдөлмөрлөл оргилтно гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд бид бүхэн энэ сэдв нь болохоор яг нэртэйгээ адилхан чи хөдөлмөрлж чадвал оргилдогч болж чадна. Одоо оргилдогч болно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бид бүхэн чи ямар нэгэн өмнөх бичлэгэн дээр ярьсан ямар нэгэн зүйлийг төгс хийдэг болоод тэгээд тэрийнхээ ер нь өөрийнхөө хамгийн чадах хэмжээндээ дээд хамгийн чадах хэмжээндээ тулахыг тэр зүйлдээ оргилдогч болох гэж байгаа. Тэгээд оргилдогч оргилтно гэдэг нь чи хөдөлмөрлөх гэсэн үг. Хөдөлмөрлөх гэдэг чи ямар нэгэн зүйлийг ингэж хийж босгож дээд засаж эвдэрсэн зүйлийг засаж эсвэл ингээд тэгээс эхэлсэн зүйлийг ингээд оргилт өөрийнхөө хамгийн дээдлийн цэг хүртэл авчрах жишээ нь. Тийм учраас чи хөдөлмөрл өөрийнхөө дуртай спорт, хобби, юу гэдгийг хамгийн дуртай зүйлүүдээрээ хөдөлмөрлж чадах юм бол оргилдогч болно гэсэн утгатай. Тэгээд амьдралын зорилгодоо хүрэхин тулд өдөр бүр уйггүй шаргуу хичээх хэрэгтэй. Хичээж зүтгэж хөдөлмөрлж алхамаар урагшлах хэрэгтэй шүү. Тэгээд гэхдээ энэ бүхний нэн даруй хамгийн чухал нь болохоор чи яаж оргилдогч болохоо ойлгочлоо шүү дээ. Тэгээд хизээ эхлэх гэдэг. Чи энийг уншсанд бол шууд миний бичлэг үзснийхаа дараа ямар нэгэн ингэ зав чөлөөтэй байгаа бол шууд өөрийнхөө дуртай зүйлийнхаа талаар шууд хийгээд эхэл. Тэгэхгүй миний нас арай жоохон байна. Би ингээд арай жоохонд нь би арай энэ зүйлийн талаар миний нас арай хүүрэхгүй гэж бодох юм бол чи хизээч ер нь бол оргилдогч болж чадахгүй. Харин ингэж би ерөөсөө чадахгүй юм байна. Ингээд би амар жоохон байна. Миний нас арай болоогүй байна. Ингээд ямар нэг ингээд шалтгаалаад байх юм бол чи ер нь бол хизээч оргилдогч болохгүй гэсэн үг. Тэгээд оргилдогч болж чадах нь бол чи ирээдүйд бусдад хайрлагдана. Ингээд олон үнийг ингээд юу болно. Үн цэнтэй чи ер нь бол яг энэ хамгийн гол нь чухал нь биш л дээ. Гэхдээ яг хүмүүст маш ихээр хайрлагдан чи ингээд тэгээд дээрэс нь ингээд бусдад амар сайн хайрлагдан тэгээд үн цэнтэй хүн болно гэсэн үг байхгүй юу? Ингээд үн цэнтэй хүн болно гэдэг нь юу гэсэн үг гэхээр чи ингээд ээж аавынхаа төрүүлсэн ач буйныг маш зөвөр хариулж чадсан тийм ямар ч бууд ингээд зуршил байхгүй ингээд үн цэнтэй хүн болж ингээд чи нас барахтаа ч гэсэн ингээд чамд амар юу гэсэн үг байхгүй дурсамжтай. Тэгээд дээрэс нь ингээд хүмүүс чамайг дараа нь дурсахдаа тэр хүн нэрээ тийм хүн байж илээ. Өстэй мундаг, тийм гоё ааштай, тийм гоё зантай. Тэгээд ерөөсөө ингээд нэг ингээд мөрөөдлийнхөө төлөө үнэхээр сайн шаргуу ингээд хичээлж хөдөлмөрлөдөг тийм хүн байсан шүү гэж дараа нь ярьдаг. Тийм учраас чи оргилдогч болмоор байвал маш сайн хөдөлмөрлөөрэй гэсэн утгатай сэдв байна шүү. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.